Сашны баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд Монгол үндэсний дээл захиалгаар ойдог урлан оёдлын газрууд хөл хөдөлгөөн ихтэй байна. За иргэдийн тухайд үндэсний уламжлалт баяраараа үндэсний дээл хувцаараа гоёх нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. За тэгвэл энэ жилийн тухайд хүүтэн өвөл болж байгаатай холбоотойгоор иргэдийн Монгол дээлний сонголт загвар өөрчлөгдөжээ. Энэ жилийн тухайд иргэд ер нь яг ямар төрлийн дээл одоо төлхөө захиалав? Энэ жил жаахан хүүтэн жил юм да. Тэгээд яг манайх ер нь жаахан кашмар талдаа тэгээд усын ягаанд ягаан хонгийн дээлийн жил зонхилж байна. Хүмүүсийн сонирхол бол тэгэл одоо яг төрүүлж ирсэн захиалал тэгэл одоо сүүлийнх нь бол бэлэн юмар үйлчилж байгаа. Тэгэхээр ер нь жаахан дулааныхаа өдөр монголчууд ч дөрвөн улиралтай болохоор тэрэндээ тааруулж одоо хувцлах нь зөв байхаа. Манайхын жил бол дархны одоо хийтэй хөрөм их нэлээх эрэлт хэрэгцээхтэй байна. Дархны хөрөм хийн дээр одоо сайхан торог үтэн хараар өнгө татаа тэгээд дээлэнд нь тааруулж одоо хийж өгч байгаа. Өгсөн одоо бол захиалга ба ер нь бол энэ жил бол нэлээх хүүтэн жил болохоор өстэй юм л их төлхөө байна л гэж хэлмээр байна. За бидний дараагийн утсан уран гар оёдлын газарт хүмүүс гэр бүлийн хос дээлний захиалга олноор өгчээ. За харин загварын хувьд уламжлалт Монгол загвар их голж байгаагаас гадна мөн л зузаан дотортой хэрээсэн оёдолтой дээл захиалжээ. Манай дээр ч гэсэн бас адилхан одоо өмнө нь болохоор дандаа давхар тэрлэг гэж хийдэг байсан бол нэмхэн бүр нэг хөдөө өмсдөг зузаанаас арай дундаж тийм нэгэн дотортой дээлнүүд их орж ирж байгаа. Одоо нэг дотор илбэг болцсон юм чинь тэгээд хэрээстэй дотортой дээлнүүд их орж байгаа. Ер нь тэгж дандаа дотортой хийлгэж байгаа да. Хүүтэн болохоор тэгж байгаа. Өчигдөр ихтлүүтээр чинь 10 дээл авсан 5 дугаараа гэр бүлээр одоо манайх чинь үндэсний хувцас ер нь ялангуяа залуу гэр бүлүүд бол их төлхөн өмсдөг болчихчих. Тэгэл хослол хүүхдүүдтэйгээ гэр бүлээр 3 амбалтай бол 3-уулаа 5 амбалтай бол 5-уулаа. Ээлжидэх захиалгаар дандаа тэгээ бөөнөр л орж ирж байгаа. За харин уламжлалт Монгол дээлний үн ханшны тухайд уур ундрах компани дээлнүүд материалаас шалтгаалаад 250 мянгаас 3 сая 500 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол оёдлын цехүүд материалаа өгвөл 70-аас 90 мянган төгрөг. За харин оёдлын газрын материалаас захиалж хэлэгвэл тухайн материалаас шалтгаалаад 150-аас 250 мянган төгрөгийн үнэтэй ойж байгаа гэсэн юм а.